Тэгээ ерөнхийдөө энэ оны эцэс хүртэл хэдүүлээ юун дээр төвлөрмөр байна гэх юм бол нэг хоёр төрлийн арилжаа байгаа. Тэр нь юу юм бэ гэх юм бол за өчтөр юу болсон бэ гэх юм бол Дональд Трамп хятадтай эдийн засаг худалдааны дайныг дахиад эргүүлэн эхлүүлсэн. Юу болсон бэ гэх юм бол та харж байгаа юм бол VIX маань 16-аас 21 хүртэл ингээд дэшээ явсан. Манай VIX-ийн hedge position 300% өсөлт үзүүлсэн ерхэд ашигтай орсон байгаа. Тэгээ хэдүүлээ өнөөдөр маргааш ямар мэдээлэл гарахын сайн ажиглаад бай. Тэр мэдээлэлээс үндэслээд ерхэд энэ VIX position хаах уугүй юу ерхэд шийдэх ёстой. VIX маань юу хийсэн бэ гэх юм бол манай зарим хувьцаанууд нь унсан тий. Гэхдээ хэдүүлээ ерөөхдөө энэ дээр жоохон тайван байх хэрэгтэй. За жишээлбэл Oscar Health ерөөхдөө өчтөр $20 $18 $77 цент л унсан. Муухай мэдээлэл үү? Та ингэ харж байгаа юм бол ерөөхдөө яг энэ channel-ийнхаа яргалт одоо хүрсэн байгаа. Зураас зурх юм бол бас энэ хаваар томоохон support байгаа. Тэгээ хэдүүлээ юу хийсэн бэ гэх юм бол Oscar Health энэ хаваар жоохон ашиг авсан, энэ хаваар жоохон ашиг авсан. Хэдүүлээ нэгдүгээр өдөр, хоёр дахь өдөр юу хийх юм бэ гэх юм бол Oscar Health-ийнхаа позиц дээр жоохон нэмнэ. За ер нь бол энэ эрүүл мэндийн салбар хятадууд ямар нэг холбоо байгаа юу? Ерөөсөө байхгүй. Ерөөхдөө ямар ч корреляц байхгүй. Холбоо молбоо сүлжээ ерөөсөө байхгүй хэрнээ Oscar Health-ийн хувьцаа жоохон унсан. За өөр ямар хувьцаа унсан бэ гэх юм бол манай United Health бас жоохон цохилт авсан. Та харж байгаа бол uptrend line-ыг жоохон эвдлээ. Тэ та харж байгаа бол энэ uptrend line-ыг маань ер нь бол цогчлоо. Энэ uptrend line за шинээр зурчи. За яг уу яг энэ line-ыг харах юм бол ер нь бол яг support болж эхэлж байгаа. Хэдүүлгийн зорилго юу юм бэ гэх юм бол нэгдүгээр манай United Health хувьцаа энэ 200 хоногийн moving average дээр буцаагаад очно. Хизээний цагт бас энэ 207 хоногийн moving average дээр очих магадлал байгаа. За тэгвэл бас энэ дээрээ сандрахгүй дахиад эрүүл мэндийн салбар эрүүл мэндийн даатгалын салбар энэ хятадын худалдааны дайнтай ерөөхдөө холбоо байхгүй. Окей. За өөр ямар хувьцаа унсан бэ гэх юм бол IonQ унсан. Хэдүүлээ юу исэн бэ гэх юм бол IonZ дээрээ саяхан энэ хаваар нэг short position авсан. За яаж тэрийг арилжаасан бэ гэх юм бол IonZ дээрээ тэр арилжааг хийсэн хэдүүлэн entry price ойролцоо 3.2 3.1 хаваар байсан. Би өөрөө миний позиц хэд дээр орсон бэ гэх юм бол 3.1 дээр орсон хэдүүлээ энэ дээр боломжтой харцгай нэгд өдөр магадгүй stop loss-а жоохон дээшлүүлэх боломж байгаа. Тэгжээж ерөөхдөө уналтын эрсдлээсээ хэдүүлээ өөрийнхөө багцаа хамгаалах ер нь бол бүрэн боломжтой. Хувьцааны арилжаа хөрөнгө олт тий мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тий. Гэхдээ амар хэцүү хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй, community байхгүй. Одоо сайн сонсоорой. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За манай community-ээр нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тий ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байгаа. За чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст манай рафтан чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. За, өөр нэг сайн мэдээ юу юм бэ гэх юм бол өчтөрийн уналт алтад ерөөсөө нөлөөлөөгүй хэдүүлээ бас энэ hourly chart руу орох юм бол тэгээд товчхондоо энэ хаваар жоохон цохилт орж ирсэн. Гэхдээ тэгээд буцаагаад өсөө явцсан алт бол $4,000 ханш дээгүүр явж байгаа. За, мөнгөний үн ханшийг харах юм бол бас ерөөхдөө адилхан цохилт авсан бол авсан тий энэ үеэр цохилт авсан гэхдээ ерөөхдөө шууд recover хийгээд $50 дээгүүр ерөөхдөө ханшаа хаасан манай Curve Mining бол тогтвортой та нар харж байгаа бол энэ шин за uptrend line энэ байна гэхдээ нэг арай нэг өөр uptrend line дотор явж байгаа та нар харж байгаа бол
яг энэ лайнаараа явж ах шиг байна. Энэ бол жоохон support болсон. Энийг эвдсэн ч ерөөхдөө хамаагүй хэдүүл ямар байгаа юм бэ гэх юм бол бүр гоё боломж нь юу юм бэ гэх юм бол Curve mining ер нь бол яг энэ хаваар магадгүй 1%-аар нэмж аваад энэ хаваар бас 1%-аар нэмж аваад тэгээд 12 13 руу унах нь баг боломжгүй баха. Ерөөхдөө энэ хаваар л хэдүүлээ жоохон нэмж авах төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Яг гэх юм бол 20 хоногийн дараа шинэ орлогын тайлангаа танилцуулна. Тэгээд тэрэн дээр бас дахиад рекорд түвшний ашиг үзүүлэх баха. Энэ компани байгуулагдсанаас хойш рекордын түвшин ерөөсөө биш. Яг гэх юм бол энэ түүхээр харах юм бол тэ энэ хаваар бас нэг өндөр өсөлттэй байсан. За бүр ингээд хойшоо харах юм бол тэ Curve mining бол тэ 70 80 доллар дээр байсан. Жохон фейлдэж яваад тэгээ одоо буцаагаад сэргэж байгаа гүйцэх захин солигдоод таад ингэ харж байгаа юм бол энэ RSI нь бас нэлээд дээгүүр явж байгаа. Амьсгаа авах цаг налидэнэ болцсон. Тэгээд та харж байгаа юм бол RSI нь буцаагаад 60 маар руу буусан. Гэхдээ нөхөн амар навс унсан юм бол одоохондоо манай Curve mining дээр байхгүй тийм учраас манай багц бол ерөөхдөө гайгүй өнгөрс өчтрийг ерөөхдөө жоохон бороо орсон гэхдээ хэдүүлээ жоохон норсон гэхдээ живж мивэд уйр муур бидний хувьд бол ерөөсөө болоогүй. За манай Hecla mining бас ерөөхдөө гайгүй та харж байгаа бол өсөлттэй явж байгаа 12 доллар дээр явж лэн мөнгөний ханш тий. Гэхдээ эх 7 хоногт хэдүүлээ жоохон буцаа кэш руу орно шүү. Тэрэндээ та бэлэн байгаарай. Тэ Hems жишээлбэл өчтөр бас жоохон буурсан та харж байгаа бол 53 54 доллар. Ямар хувьцаа нэлээд хүн цогцолт авсан байх юм бол манай Robinhood та харж байгаа бол нэг өдрийн дотор 150 доллараас 138 доллар руу унаад авсан. RSI бас нэлээд өндөр болцсон байсан. Тэгээд та энэ uptrend line-ыг харж байгаа юм бол тэ хэдүүлээ хизээ нэмэх магадaltaй байх юм бол 120 ингээд харах юм бол тэ эх 7 хоногт ерөөхдөө нэлээд олон юм тодорхой болох бах. Энэ хаваар нэг fake out болсон. Тэгээд дахиад ингээд энэ uptrend line дээр ирээд fake out болох юм бол хэдүүлээ магадгүй энэ за нэг сар марын дараа 130 120 доллар хавцаа ерөөхдөө Curve mining-ыг Robinhood-ыг нэмж авах ерөөхдөө боломж гарч байгаа. Support хаана байна гэх юм бол энэ хаваар support байна. 90 доллар дээр 108 доллар дээр хүчтэй support харагдаж байна. Тэгэхээр хэдүүлээ зүгээр нэг 50 хүлээцгээе. За өөр нэг манай доктор ингээд цохилт авсан хувьцаа энэ JD. Окей. За JD дээр хэдүүлээ ер нь бол фейлдсэн. 31 доллар руу унсан support line ерөөхдөө эвдсэн. Энэ дээр нэг support явж лайн л да. Нэлээд хүчтэй support. Гэхдээ ер нь бол энэ хэдд Америкийн худалдааны дайн одоо буцаагаад сэргэж гин. Тийм учраас хэдүүлээ JD-гаас жоохон гарсан дээр бах. JD-гийн алдгал манай VIX позиц жоохон хамгаалж авсан. Гэхдээ манай багц өнгөрсөн 7 хоногийн хувьд бол жоохон хасагтай явж байгаа. Өөр нэг манай багц дотор байгаа хувьцаа Duolingo бас сая жижигхэн цогт авсан. Хэдтийн зах зээлтэй корреляцтай юу холбоотой юу гэх юм бол үгүй. Зүгээр зах зээл дотор хүмүүс сандраад ер нь бол ингээд хувьцаануудаасаа зараад явж байгаа. За таад харж байгаа юм бол double bottom эндээ хийсэн одоо uptrend line дээр явж байгаа. Одоо яг 322 дээр support дээр явж байна. Тийм учраас одоохон энэ дээр хийх юм одоохноо байхгүй. За манай EUO позиц сая жоохон retraction хийлээ. Гэхдээ энэ дээр нэг өөрчлөлт байхгүй таад нь харж байгаа бол долларын индекс бас яг адилхан move авсан EUO харж байгаа. Тэ долларын индекс ер нь бол энэ хоёр баг адилхан хөдөлгөөнтэй явж байгаа. Тэ RSI жоохон өндөр 60 дээр байгаа жоохон retraction хийсэн. Гэхдээ ер нь ингээ харах юм бол долларын индекс uptrend дотор явж байгаа. Тийм учраас энэ EUO дээрээ хийх юм нэг сүртэй байхгүй. BC за энэ урчгтэр жижигхэн уналт хийсэн. Таад нь харж байгаа бол 22 доллароос 21 доллар одоо 21.43. Гэхдээ энэний давуу тал би өмнө хэлжсэн энэ candle-ууд нь амар сүртэй харагдаж байгаа хэрнээ ерөөхдөө айгу удаан хөдөлдөг зүйл одоо оргил цэгээс
хэдэн процентээр унсан бэ гэх юм бол тэ нэг 3% унсан байгаа. Энэ бол удаан хөдөлгөөнтэй. Тийм учраас энэ дээрээ нэг хэдүүлэн сандрах юм байхгүй. Манай энэ BCI буюу энэ EUO одоо Еврогийн short позицууд хөдлөн гэхдээ нэг амар сүртэй болохгүй. За өөр нэг 5%-аар хэдүүлэн орсон юм бэ гэх юм бол REMX, Rare Earth. За өчтөрийн маргаан юунаас болж үүссэн бэ гэх юм бол нөө Хятад Америкчуудын хооронд юунаас болсон бэ гэх юм бол энэ газрын ховор элементээс болсон юм аа. Тэгээ газрын ховор элементийн маргаан ерөөдөө дуусаагүй байгаа. Дахиад дараагийн шатанд хүрч байгаа. Тэгээ би юунд гайхсан бэ гэх юм бол яг энэ газрын ховор элементээс болж энэ алдсан үргэлжлүүлж байгаа хэрнээ өчтөр өнгөрсөн хэдэн хоног ерөөдөө жоохон flag хийгээд тэгээд жоохон унчлаа. Энэ REMX дээр хэдүүлэнд айх юм ерөөсөө байхгүй хэдүүлээ бараг нэмээд авах боломж биднэрт харагдаж байгаа. За одоо манай багцыг ингээ харах юм бол эх 7 хоногт хэдүүлээ JD хасна. Тэгээд энэний хооронд дахиад нэг өөр юм худалдаж авах. Эх 7 хоногт хэдүүлээ бас алтны компаниудын хувь мөвөө жоохон багасгаа явчихна. Арай удаан хөдөлгөөнтэй хувьцаа муу ETF руу орно. Тэгээд тайм байцгаа манай Ion Z-гийн short position, манай VIX ерөөдөө өчтөрийн алдгалыг нэлээд зөөлрүүлсэн. Тэгээд эх 7 хоногт хэдүүлээ 50 байцгаая. Тэгээд энэ алт мөнгөний уурхаануудын процентыг бас багасгачих. Зах зээл ерөөдөө одоо sentiment өөрчлөлт юм бол ерөөдөө бүх хувьцаанууд нь унах магадaltaй. Тэгээд энэ gold, silver ер нь бол бас нэлээд overbought. Таад нэг харж байгаа бол ер нь тасралтгүй ингээд дэше явсан. RSI бас ингээ тэ нэлээд экстрем төвшөнд байж байгаа. Тэгээд магадгүй алт мөнгө одоо жоохон нэг амсгаа авах магадлал бол байгаа. Support хаана байгаа юм бэ гэх юм бол энэ 3600 дээр нэг support байгаа. 3800 дээр нэг support байгаа. Хамгийн хүчтэй support хаана юм бэ гэх юм бол ерөөхдөө 3400. Тэгээ 3400, 3500 руу ер нь жоохон correction орох юм бол алтны уурхаанууд бүгдээрээ буцаагаад нэлээд хямдарна. Тэгээ тухайн үед бид нэр зүгээр буцаагаад re-entry хийх магадaltaй. Тэгээ та бодож магадгүй сүүлийн 2-1 сар нэг сүртэй ашиг олсонгүй it's okay. Хэдүүлээ ямар байна гэх юм бол таад ингээ харж байгаа юм бол энэ RSI өмнө бас нэлээд өндөр түвшиндээ явж исэн. Таад ингээ харж байгаа юм бол жоохон зум ин хийчихье. Тэ. Энэ үеэр ерөөхдөө амар хөөрхөн өсөлттэй яваад тэгээд жоохон retraction хийгээд sideways consolidation яваад энэ RSI нь ерөөхдөө нэлээд эрүүл болсон. Тэгээд дараагийн ерөөхдөө leg up юу болсон бэ гэх юм бол таад ингээ харж байна те. Энэгээр энэ хаваар бас алтны компаниуд нэлээд хөөрхөн дэше явсан. Тийм учраас одоо алт энэ шиг буцаагаад жоохон retraction хийгээд те 2026 он хүртэл ерөөхдөө ингээ жоохон correction ороод sideways consolidation яваад 3400, 3500, 3600 хавцаа ингээ яваад тэгээ дараагийн leg up болох боломжтой тухайн үедээ хідүүлээ ерөөхдөө дараагийн хөөрхөн ашиг ичнэ. За. Тэгээ ерөөхдөө энэ оны эцэс хүртэл хідүүлээ юун дээр төвлөрмөр байна гэх юм бол нэг хоёр дахиад нэг төрлийн арилжаа байгаа. Тэр нь юу юм бэ гэх юм бол газрын ховор элементтэй холбоотой хоёр төрлийн минерал тэрэн дээр ерөөхдөө 6-7 компанийг олцсон байгаа. Тэр компаниуд руу 0.5, 0.5, 0.5 баг хувь тараан байшуулчихна. Тэгээд хэдүүлээ ерөөхдөө геополитик буюу газрын ховор элемент дээрээ дахиж ерөөхдөө энерги цаг заваа зарцуулахгүйгаараа хэдүүлээ юу мээр байна гэх юм бол саяхан энэ биткойн криптогийн зах зээл амар хүнд цохилт авсан. Тэг ерөөхдөө биткойн 125-аас та харж байгаа юм бол те 125-аас ерөөхдөө 109 мянга руу ингээд доош унсан. Тэгээд юу болохын хэдүүлээ харцгаая. Магадгүй одоо биткойны correction болох цаг нь ирсэн байж магадгүй. Тэгээд биткойны correction ямар явдаг юм бэ гэх юм бол та ингэ харж байна. Ер нь бол short хийж чадах юм бол нэлийн хөөрхөн ашиг бол байгаа. Тэгээд юу болохын хэдүүлээ харцгаая. Ингээд доош явах юм бол хэдүүлээ эндээс ашиг олохдоо зорий амархан биш. Тэ хэцүү. Stop loss-ууд take profit-ууд зөв тавих хэрэгтэй. За дараагийнхан хэдүүлэн юу их стан бэ гэх юм бол жишээлбэл QBT дээрээ би өөрөө бий даасан. Өнгөрсөн 7 хоногт нэг short position руу орсон. За тэгээд ерөөхдөө саяхан нэг uptrend line-ыг эвдлээ. Тэгээ энэ байна. Дахиад uptrend line байгаа. Тэгээ энийг харъя.
200 хоногийн moving average энэ trend line-уудыг ингээ харцгаая. Тэгээд ер нь бол энэ оны эцэс хүртэл мах зах зээл дээр нэг correction орох юм бол тий одоо Nasdaq дээр S&P 500 дээр гих мэт шүү. Хэдүүл яамаар байна гэх юм бол short арилж байгаараа дамжуулаад жоохон ашиг олмоор байгаа шүү. Сайн үг нэ Авдука. За окей. Тэгээд та амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Баяртай. Хэрвээ та манай эдгээр захирал бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн эхний линктээр дараарай. Линктээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.